Сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ амнаач буюу хаан татварын талаар ярилцъя. Тэгээ Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 1-т Монгол Улсад газар, түүний хэвлэл, ой уус амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэж заасан байдаг. Энэхүү хууль хэрэгжиж байгаа жишээ нь бол одоо амнаатын төлбөр гэж ойлгож болно. Яагаад вэ гэдгийг одоо хүүхдийн мөнгөөр жишээ авч тайлбарлая. Хүүхдийн 100,000 төгрөгийг бол жил болгон улсын төсвөөс төсвөлдөг. Энэ жилийн хувьд бол 1.6 их 80 төгрөгийг бол төсөлсөн байгаа юм. Энэхүү төсвийг гол бүрдүүлж байгаа салбар нь бол уул уурхайн салбар гэж ойлгож олно. Яагаад вэ гэвэл улсын төсвийн 3/1-ийг нь уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Энэ 3/1-ийн 50%-ийг нь дахиад амнат дангаараа бүрдүүлж байгаа юм. 2024 оны байдлаар бол 4.6 их 80 төгрөгийг бол амнат дангаараа бүрдүүлсэн байгаа юм. Тэгэхээр Монгол улс амнатаас олсон 1 жилийн орлогоор хүүхдийн мөнгөний 3 жилийнхээ төсвийг даалгах боломжтой. Эсвэл Монгол улсын иргэн бүр 1.3 сая төгрөг тараах юм уу? Эсвэл боловсролын яамны 1 жилийн төсвийг, эсвэл эрүүл мэндийн яамны 1 жилийн төсвийг бид нэр зөвхөн уул уурхайн салбараас орж иж байгаа ганцхан амнат гэдэг төлбөрөөр одоо даалгах боломжтой байна гэсэн үг. За тэгээд амнат гэдэг зүйл нь яг юу вэ гэхээр Монгол улсын иргэн бид нар байгалийн баялаг болон нөөцөө компаниудад ашиглуулсныхаа төлөө авч байгаа төлбөр гэж ойлгож болно. За тийм ч учраас Монгол улсын газар нутагтаар үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд ашигтай ч ашиггүй ч Монгол улсын иргэдийн өмчийг ашигласныхаа төлөө төлбөрөө төлж байгаа хэрэг болж байгаамаа. Тэгэхээр бид нар газар нутгаа зүгээр ч нэг ухуулаад ядуур хаосроод байгаа хэрэг бол огтхон ч биш. Харин энэхүү нийт ард түмний өмчөөс орж иж байгаа орлогыг үр дүндээ хуваарлаж чадаж байна уу? Иргэн бүрийн амьдрал мэдрэгдэхүйц бодлого явуулж байгаа үг нь өөр хэрэг юм а.